Барилга Экспо 39 дахь удаагийн олон улсын барилгын үзэсгэлэнт оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагч нар, үйлдвэрлэгчид, төр хувийн хвшлийн төлөөлөл, нийт барилгын салбарын та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье өрөөё. Барилгын салбарын асуудал нь улсын эдийн засагт нийгэм хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлдөг тул салбарын сайдын хувьд та бүхний гаргасан аливаа зөв зүйтэй санаачлагыг улсын хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжилтийг ажиллах бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байна. Энэ удаагийн барилга экспо үзэсгэлэн арга нь Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Ирээдүйн инновац технологийн дэвшлийг тодорхойлох чухал ач холбогдолтой үзэсгэлэнд 20 гаруй орны барилгын салбарын төлөөлөл 400 орчим байгууллага оролцож байна. Энэ үзэсгэлэн бол ер нь цаашдаа олон давтамжтай зохион байгуулах нь бол Монголын барилгын салбарын аж ахуй нэгжүүдэд бас хэрэгтэй. Яагаад гэвэл одоо хоорондын энэ олон улсад явагдаж байгаа барилгын салбарын шинэ техник, технологиг бас одоо Монголын хөгжсөнд нутагшуулах ийм одоо боломж олцсотой хоорондоо танилцах, түншлэх, хөрөнгө оруулагч нараа олох ийм одоо давуу талтай үзэсгэлэнгүүд явж байна. Цаашдаа энэ одоо үзэсгэлэнгүүд олон удаагийн давтамжтай бас явах нь зөв зүйтэй. Дотоод юм бол гадаад юм их 420 орчим аж ахуй нэгж байгууллагад оролцож байна. За үүнээс бол 30 орчим хувь нь бол Орос улсны төрлийн чиглэлийн одоо бүтээн байгуулалтын ажлууд. За 70 орчим хувь нь бол дотоодын үйлдвэрлэл. За бусад одоо импортлогчдод аж ахуй нэгж байгууллагад оролцож байгаагаар онцлог болж байна. За мэдээж бол энэ экспогийн онцлог нь бол мэдээж тухайн салбартаа танигдсан, за чанар аюулгүй байдлын шаардлагыг хангасан ийм үйлдвэрлэл хийж байгаа, импортоор оруулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд оролцохоор илүү онцлог болж байгаа. Тийм учраас одоо байгууллага барилгын сурчлалын яамны зүгээс энэ аж ахуй нэгж байгууллагуудынхаа үйлдвэрлэж байгаа болон одоо хэрэгжүүлж байгаа төсөлбөрүүдийг иргэдтэй бол одоо танилцуулах боломжийг бүр болгодог арга хэмжээг бол одоо хамтран зохион байгуулж байна. Дотоодын нийт одоо хэрэглээний гол нэр төрлийн барилгын материал одоо 67 орчим хувийг багах Монгол улс дотооддоо үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жил одоо гипсийн автангийн үйлдвэр дотоодын хэрэглээгээ 100 хангах гипсийн автангийн үйлдвэр байгуулагдлаа. Моторын бас одоо 100 орчим мянган тонны үйлдвэрлэх чадaltaй аж ахуй нэгж байгууллагын үйлдвэр боловсролд орлоо. Гэх мэт нэг импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлүүд маш сайн хөгжиж байна. За Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон одоо төслүүд дээр одоо дотоодоос хангах боломжтой бүтээгдэхүүнийг за импортоор авахгүй байх юм харгуулсан зардуудыг бас оруулж байгаа явж байна. Манай компани нь болохоор 1996 онд байгуулагдсан. Дулаалгын хөөсөнцөр автан штэ алж чаддгүй хөөсөнцөр авто үйлдвэрлэлд эхэлсэн байгаа юм. Бид нар бас 2013 онд энэ байгаачлалын чулуу төнгөлгөөний материалын үйлдвэрийг болохоор оруулж ирээд одоо үйл ажиллагаагаа явуулаад 30 жил болж байгаа үйлдвэр. Ер нь бол барилга экспод бол байнга тогтмол ордог. Тийм тэгээд энэ удаагийн үзэсгэлэнгийн давуу тал гэх юм бол ер нь гадны үйлдвэрлэгчнэр маш ихээр орж ирсэн байна. Тийм. Тэгээд яг дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж хамтран ажиллавал сайн бэ. Манайх GS орны хөгжил компани гэдэг дотооддоо үйлдвэрлэдэг барилгын дөрвөлтийн бодлого үйлдвэрлэдэг. Байгууллагад одоо 12 жил үйл ажиллагаа явуулж 23 дахь жил оролцож байна. Тасралтгүй болж жилдээ 2 удаа зохион байгуулдаг. Барилга экспорт байнга оролцож байгаа. Дотооддоо үйлдвэрлэж чадчих юм бол засгийн газраас бол тэр бүтээгдэхүүнийх нь одоо гаднаас орж байгаа татвар дээр нь анхаарах тал дээр бол дэмжлэг үзүүлдэг. Үнэхээр дотоодынхаа нийт бүтээгдэхүүнийг хангаад явж чадчихвал эдгээр бол засгийн газар болон одоо энэ барилга хотоолт яамнаас бол дэмжиж ажилладаг байгаа.